Шүн дунд энэ хэрэг болсон юм. Үүрээр цагдаа нар ирж удалгүй цэцэг бэлэг барьсан нөхөр нь ч гэртээ ирсэн. Харин эхнэр нь амиа алдчихэ. Гэхдээ зогцсон байхгүй. Хан жумын бидтэй. Эхнэрээ ороосон хэрэгээр таныг баривчилж байна. Та уг дуурахгүй байж өмгөөлөгч авах хэрэгтэй. За, юу яцгаантай? Киногоо үзэж байж байгаа ч тээ. Би өмнө нь бас нэг ийм маргаантай хэргийн талаар кино ярьж байсан. Тэгэхээр энэ одоо part 2 шигэн зүйл юм уу да. За, ингээд шууд кино руу оръё. Шууд энэ хэрэгээр прокуророос мэдээлэл өгч байгаагаар гарнаа. Хэрэгтэн 10 сарын 9-ний өдрийн 12-оос 1 цагийн хооронд эхнэрийнхээ аминд хүрч өөрийн машинаар цогцыг нь зөөж нуусан. Үүрээр түүнийг эрэгтэнд баривчилж авсан. Тэгэхээр эхнэрийнхэн цогцыг олоогүй байгаа юм байна. Сэжигтэн харин хэрэгээ хүлээгээгүй байгаа ба тэрээр хэрэг болдог өдөр томилолтоосоо ирсэн аж. Олон нийтээр харин аль хэдийн түүнийг эхнэрээ хардснаас үүдэн амь насанд нь халдсан гэж мэдээлжээ. Нөгөө талд Жан гих мөрдөгч өмгөөлөгчтэй уулзаж байна. 50-50-аар тохирын өмгөөлөгч. Сонирхол төрөхгүй байна. Цогц нь олдоогүй хэрэг болохоор ингэж байгаа мó. Цогц нь олдоогүй хэрэгт хоёрхан зам байдаг гэж. Эхнийх нь хэдэн жилийн өмнө болсон хурдны зам дээр хэрэг. Цогц нь олдоогүй. Бас эд мөрийн баримт байхгүй. Гэхдээ ойрын хүн нь үйлсэн тодорхой байсан. Гэхдээ л түүнийг баталж чадаагүй. Хожим цогцыг оллооч хэрэг хөөн хилцэх хугацаанд дууссан байна. Энэ бол эзэнгүй хэрэг. Харин эзэнтэй бол прокурорууд эд мөрийн баримтан дээр нэмж давслаад хэрэгтэнд яллыг нь өөрүүлэхдээ л өөрүүлнэ гэдэг. Кан өмгөөлөгч 70-30-аар тохир идэх хөө. Өмгөөлөгч маань тоохгүй яваад өглөө. Тэгээд нэг шүүх хурал руу үйл явдал шилжиж байна. Кан энэ олонний танилын эмэгтэй хэрэг дээр ажиллаад ялчгаж сэтгүүлч тэрүүгээр барьж идэх нэ. Харин нөгөө талд ялагдсан талын өмгөөлөгч гарч ирж байна. Үүний дараа ядалтаа дэмдэглэж партидад үйлчлүүлэгчтэйгээ хөл бөмбөгчөж. Тэгтэл Жан залгаад хан жомын амиа орлох гэж оролцсон байна гэдэг. Тэгэхээр манай өмгөөлөгч хэргийг нь авчихжээ. Харин саяны олонний танилын хэрэг дээр ялагдсан прокурорыг дарган загнаад байж байна. Тэгээд хан жомын хэрэг дээр ажиллаж байгаа прокурорыг дуудаж уулзнаа. Прокурор, чи энэ кан өмгөөлөгчтэй найзууд байсан гэлөө. Энэ тэгээд бас тэр хан жомын нэг өмгөөлөх юм уу? Одоогоор шийдэгдээгүй байгаа байх. Энэ яагаад далдагнаад байгаа юм? Энэ дарга маань каныг занчихсан байгаа бололтой. Ер нь манай хүн жоохон хийдэм байлээ. Прокурор байхдаа хэргийн материалыг хуурамчаар үйлдсэн баригдаж донгодуулаад өмгөөлөгч болсон юм байна. Тэгээд хэргийн газартаа танилцлаа. Энэ хэрэгт биет нотлогоо байхгүй болохоор ч юм уу прокурор хэргийг нэг талд нь гаргачихж. Юу гэсэн үг вэ гэвэл хэрэгтэн гяллахад хэрэгтэй баримтаа авч үлдээд бусдын нууцалчгаж. Жишээ нь орцных нь камерын бичлэгийг хурааж авсан хэрнээ эд мөрийн баримтан дээр тусгаагүй. Хэрэг гардаг өдрийн бичлэг таны компьютерт байгаа үстэй. Тэр сар өнгөрч гисэн болохоор байхгүй. Сонирхолтой юм. Хан жомын нэг харсан гэрч байгаа. Нэг талаараа эдгээр нь хэрэгтэн шууд яллах гээд байгаа юм шиг мөртлөө хэрэгтэн өөрөө ч их сонин. Гэрээс нь түүний ганц чирхэг үсийг ч олоогүй. Бүр байрных нь хоолойг ухаадч. Хамгийн крипи нь хурууны хээ шалгагчаар шалгахад 13 хээний нэг нь ч байгаагүй. Угаасаа бүх хурууных нь өнгө нь хаарчхаж. Хэрэгтэн хэдий их юм ярихгүй байгаа ч эхнэрээ цааш нь харуулаагүй гэдгээ илэрхийлж байлаа. Кан өмгөөлөгч харин хэрэгээ хүлээхгүй бол их төвөгтэй байх болно гэж мөрдөгчтэй ярьдаг. Учир нь нөгөө талд анги их нэлээд сайн прокурор ажиллаж байгаа. Яг үгүй ихтэй хан жомын эхнэр нөө замрагтай байсан байж магадгүй гинэ. Хэрвээ үүнээс болж санаандгүй хүнөөсөн бол тэхийн бол ялан буурна. Тэгээд нөгөө талын ам прокурортой уулзлаа. Тохиролцоо гинэ. Яасан чи хамаг чадвараа алдчихаа юу? Энэ угаасаа тодорхой хэрэг. Тэгвэл нуу замраг нь яасан юм? Түүнтэй ярьсан л байх ёстой. Тийм зүйл байхгүй. Баримтаар наадгаа мэдээллээрээ. Тэгэх боломжгүй. Сэжигтэнд хэргийн нууцыг задруулж болохгүй. Тэглэж энэ хэрэгт оролцох хэрэггүй. Чадвар, нотлох баримт хангалтгүй гэж судлагдвал гомдлох хэрэггүй шүү. Ингээд хэргийн бэлтгэл ажил эхлээд явлаа гэсэн шүүх хурал 4 хоногийн дараа гинэ. Их хэцүү байдалд орчихлоо. Тэгээд өөрсдөө хэргийн баримтуудыг цуглуулж бас нэгтэлж үзэхээр боллоо. Ягаад камерын бичлэг байхгүй байгаа талаар хэргийн мөрдөгчтэй уулзах хэрэгтэй. Хоёрдугаард хэрэг гардаг өдөр цагдаа нар ирэхээс өмнө хан жомын нэг харсан гих доод давхрынх нь хурш болон нас орсон эхнэрийн ээж дээр очиж уулзах хэрэгтэй. Охин нь хэрэг гарахаас 3 өдрийн өмнө ирээд нөхөр нь өөрийг нь хорооно гэсэн ээжтэй хэлсэн юм байна. Хэрэг гардаг шөнө 12 цагийн үе томилтоос ирж явсан хан жомын нойрон хүрээд байсан болохоор хурдны замаар гэртээ хайралгүй тойруу замаар явж. Тэгэж байхдаа замын хажлаг мөрөгчээ. Тэндээ 3-4 цаг ухаангүй байсны эцэст гэрлүүгээ харж. Тэрийг нь батлахын тулд тойруу зам дээр явж байсан гэрч олох хэрэгтэй боллоо. Шүүх хурал 3 өдрийн дараа ийм их баримт олж чадна гэж бодож байна уу? Шүүх хурал хойшлогдно. Харин нөгөө талд нь прокурорын дарга
Хан Жоммины өмгөөлөгч тантай холбогдоогүй үсттэй. Шүүгч та эрх сард мэрэгжлийн шалгалттай үсттэй. Тэгэхээр ой чимээгөө. Хурдан энэ хэргийг шийдэцгээе. Оройдож өмгөөлөгч авлаа гэж шүүх хурлыг хойшлуулж болохгүй үсттэй. Кан өмгөөлөгч биднээс өрсчгөж. Халцгаа. Шүүх хурл хойшлогдсон байна. Кан өмгөөлөгч энэ хэрэг дээр иргэний төлөөлөгчд оруулах хүсэлт гаргасан бололтой. Ягаад Түгэлэг Ангри Man дээр шүүхийн үйл явцыг ажиглаад хэрэгтэн буруутай эсхийг хоорондоо хилцээд дүгнэлтэд шүүхэд танилцуулдаг штэ. Гэхдээ энэ хүмүүс хэргийг шууд шийдэхгүй. Шууд босаар шийдэхэд нөлөөлдөг хүмүүс. Ийм хүмүүсийг олоход 2-7 хоног зарцуулна. Энэ хооронд баримтаа олох хэрэгтэй боллоо. Нөгөө талд харин эхнэрийн ээж шүүх хуралд оролцохоор ирчихсэн байж. Тэгээд прокурорт хэлэхдээ охин маань надтай ижил бодолтой байсан гэж итгэхээр шийдсэн. Охиныг минь бодоод энэ шүүх хуралд заавал ялаарай. Ямар нэг зүйл нуугаад байгаа бол л да. Мөрдөгч Жан харин Хан Жоммины ажил дээр очиж уулзж байна. Хэрэг гардаг шөнө ажилласаа 10 үед гэрлүүгээ жоохон яарсан байдалтай явсан гин. Хан Жоммын продакшн компанид ажилладаг юм байна. Бас маргааш нь ажил дээр нь хиймэл цогц залга болоод бөө юм болсон гин. Хэрэг улам эдрээтэй болсоор. Гэхдээ тухайн замын цагдаагаас содруулахад тэр шөнө 11 цагийн үед нэг сэжигтэй машиныг зогсоогоод чалгахад тэр хуурамч цогцыг авч явж байж. Гэхдээ энэ мэдээж Хан Жоммын биш. Иргэн тойронгийн шалгаад үзсэн тэнд нэг өвгөн амьдардаг юм байна. Хэрэг болдог шөнө хашлаг мөргсөн машиныг харсан эсхийг асуухад хөөж туугаад халгаадаггүй. Тэнд бас нэг хүү байх ба мөрдөгчтэй юм ярилгүй зүгээр л гэрлүүг орчихлоо. Харин нөгөө талд Кан өмгөөлөгч дахиж байрны хамгаалагчтай уулзсан. Цагдаа нар ирэхээс өмнө зогсоол дээрх машинуудын тохиол дуурч байна гэж дуудлага ирээд би үүдэнд байгаагүй юм. Үүний дараа зогсоолын камерын бичлэгийг шүүх гэсэн ч хэргийн мөрдөгч бичлэгийг аваад явчихжээ. Нэрээ энэ хэргийг мөрдөгч бас мөрдөн шүү дээ. Гэхдээ гажиргалтай нь хэрэг болохоос өмнөх үеийн бичлэгийг аваад явчихсан юм байна. Мөрдөгч тэр камерын бичлэгийг прокурор руу явуулгүй өөрөө учрыг нь олсон бол л та. Кан энэ дээрээс үндэслээд нууц амраг нь тэр бичлэгэн дээр байж магадгүй гэдэг. Нууц амраг нь хороочход мөрдөгчөөр устгуулсан байж болох уу? Хохирогчийн цогцос байхгүй ч үгснийг нь тодорхойлох боломжтой юу? Хохирогч 60 кг орчим жинтэй гэж үзвэл 1-2 литр цус алдахад л амиа алдна. Харин орон дээр нь 3 литр цус байсан. Мөн хэргийн газар өөр хүний уул мөр байхгүй, хаалга нээлттэй байсан. Энэ тохиолдолд Хан Жоммын нэг л ганц сэжигтэн гэж байгаа аж. Нэмэлт баримтаар зассан ширээн дээр 4 лав байсан. 3 лаа нь хайлсан бол нэг нь харин талдаа орж. Энэ нь хожуу лааг асаасан гэсэн үг. Лааны хайлах хугацаагаар баримжаа аваад үзвэл сүүлд асаасан лаа ихнэр нь амиа алдсан цагтаа давхцаж байгаа юм. Хэрв алуурчин лааг асаасан бол сэтгэл санааны байдлыг юу гэж дүгнэх вэ? Хүн хороочгоод айх битгий хэл унтраастай лааг нэмж асаасан бол anti-social personality disaster гэж дүгнэхээр байна. Юу гинэ? Бидэнд ойлгохоор хэлж өгнө үү? Сэтгэл мэдрэлийн өвчтөн. Хэдий Кан өмгөөлөгч эдгээрийг үгүйсгэх гэж оролцсон ч эхний шүүх хурал дээр прокурор эсрэг талаа нухчин дарлаа. Дараа нь амиа алдсан эхнэрийнх нь ажил дээр очих ба ахлах нь түүнийг хүнтэй сууснасаа хойш өөртөө итгэлтэй баг зэрэг нээлттэй болсон гин. Гэхдээ өөрөө жоохон сонин хүн байж нэг тийм OCD-тэй байж магадгүй юм байна. Тэгээд ахлах нь ээжтэйгээ их муу харилцаатай. Ээж нь хуучны хүн, охинтойгоо тавилах шиг л харьцдаг байсан. Гэхдээ нөгөө талд ч гэсэн нөхрөөсөө болоод сэтгэл зүйчдэр очдөг байсан гинэ. Харин ам прокурор нэг бичлэг үзээд сууж байна. Тэгтэл гаднаас ахлах нь орж ирээд тэр Хан Жоммины хэргийн мөрдөгчийг гэрчээр дуудсан хүсэлт гаргасан байна. Гэхдээ энэ нэг төрлийн мөрдөгчтэй уулзах өгөөш байгаа юм. Яг бодсноор нь Каны царайлаг туслах ихчтэй мөрдөгч уулзахаар ирлээ. Камерын бичлэгүүдийг ам прокурор авсан. Хэрвээ намайг шүүх дээр гэрчээр татхаа болвол би танд бичлэгүүдийг хуулаад өгье. Тэгээд Кан гэрчийн хүсэлтэд татсан ч прокурор үүнийг нь анзаараад мөрдөгчийг ажиглаад эхэлжээ. Тийм болохоор бичлэгийг хуулж өгч чадхааргүй болчихлоо гин. Эсвэл прокурор дээр ажилладаг нэг хүний хүүхэд нь өвдөд мөнгө хэрэгтэй болсон юм байна. Тэгээд царайлаг туслах ихч авилгал өгөө тэр бичлэгийг нь авъя гэдэг. Харин манай өмгөөлөгч яасан ч болохгүй гэж анхааруулдаг аа. Нөгөө талд прокурор нэг хар малгайтай хүнтэй уулзаж байна. Энэ хий юм бол нууц амраггүй. Тэгээр нэг баримт ярьж өгье. 6 сарын өмнө цагийн ажлаа тараад явж байсан охины амь насанд халдсан хэрэг гарсан. Их хэрцгий. Хэргийн газраас охины зүйлсээс бусдаар өөр баримт олдоогүй. Хаалтай мөрдөх ажиллагаанд нэг сэжигтэн байсан. Мөрдөгч нь тэр хүнийг хэрэгтэн гэдэгт бат итгэлтэй байсан. Гэхдээ нотлох баримт хангалтгүй учраас түүнийг суллсан. Энэ бол Хан Жоммын. Охины хэргийн баримтыг хар малгайд Кан өмгөөлөгч рүү явуулсан байлаа.
Чи энэ хэрэгт гэрчээр оролцвол дахиад цагдаагийн ажлыг хийж чадахгүй. Гэхдээ энэ хэрэгт ялмаар байна. Тэхийн тулд чиний туслалцах хэрэгтэй. Тэгэхээр энэ харамалгайд тэр охины хэргийг мөрдөж байсан мөрдөгч юм байна. Тэр үед цагдаа нар хан жоммыг хэдэндээ байцаагаад түүнээс үг онгож чадаагүй байж. Тэгээд энэ хэрэг дээр томоохон шинжээч доктортой хамтарч туршилт явуулж байцаах өрөөний захад хэргийн нотлох баримтыг овоолж тавиад өрөөний голд түүнтэй сууж ярилцсан. Үнэхээр хэрэгтэн бол тийшээ нүд талд унгана. Чамайг харсан гэрч байгаа. Чамайг сэжигтэн гээгүй. Харин чамайг хороосон гэж байна. Тэгэхээр шийд. Хоригдмаар байна уу? Эсвэл хэдэн жил сэтгцэн эмнэлэгт суумаар байна уу? Тэр хүн чинь андуурсан бололтой. Тэр нүд унгасангүй. Хан жоммын биш байна. Наадгаас сулал. Нөгөө талдаа нь охины хэргийн баримтыг үзсэн кан өмгөөлөгч хан жоммынтэй уулзаж байна. Хэлээч. Чи юу надаас нуугаад байгаа юм, аа? Чи тэгсэн үү? Чиний наа хаарц. Бусдынхтай адил юм. Миний итгэж чадах хүн бол чи. Би ихнэрээ цааш нь харуулаагүй. Би ихнэрээ амиа алдсан гэдгийг ч хүлээн зөвшөөрч чадахгүй байна. Ингээд өмгөөлөгч их төөрөгдөл дунд живлээ. Харин манай хөөрхөн тослох ихчүүл бууж өгөх бодлого байна. Ийм мөрдөгчийн хураасан бичлэг дээр хан жоммын байгаагүй гин. Гэхдээ энэ зураг дэд их жаргалтай харагдаж байгааз. Өмнөх охины хэрэг дээр хан жоммыг сэжиглэхэд эхнэр нь мэдсэн байж таараа. Тэр байтугай цагдаа нар эхнэрийг нь танай нөхөр алуурчин гэж дарамтлаж эхнэрээр нь дамжуулж хэргийг хүлээлгэх гэж үзэж байсан байх. Энэ нөгөө төгөр хосын харилцааг босноосон байвал яах вэ? За тэртээ дэргүү өчнөө тодорхойгүй зүйл байгаад та нарын толгойг тэгж эргүүлээд яах вэ? Дараагийн шүүх хурал. Хан жоммын эхнэр хэрэг гарахаас 3 хоногийн өмнө ээж дээрээ ирэхдээ айж чичирсэн байсан. Бас ээжтэй нөхөр нь намайг хөнөөх гээд байна гэж хэлсэн. Хэрвээ хэрэг гарахаас бүхэл бүтэн 3 хоногийн өмнө охин нь ээжтэй тэгж хэлсэн юм бол ээж яагаад ямар нэгэн арга хэмжээ авсангүй вэ? Охин ээж өөрийн харилцаа хөндөгдөд эхэллээ. Ээж нь шашны нэлээд гүнзгий үзэлтэй хүн байж. Охиноо тэр өдөр эрэхт нь хамт цагдаад бус сүм рүү дагуулж явах гэж оролдсон бололтой. Охин нь харин ирсэндээ харамсаад буцаж. Ер нь ээж нь охиноо хүнтэй суухад нь охиноо алдсан мэдрэмж авсан байж болно. Ингээд ээж удирдлагаа алдаж заалаар дөрөн хан жоммыг чөтгөр гэж ориллоо. Нөгөө талд харин хөөрхөн туслах эгч маань прокурорын газрын хүнд хахуулын нөгөөд бичлэгийг авчихлаа. Тэгээд нээгээд үзтэл колоны реклам. Хуурдагчихжээ. Ядаж байхад гаднаас ам прокурорын тавьсан цагдаа нар орж ирээд бариад явчихлаа. Хөөрхөн эгч минь дээ. Уг нь хан жоммыг л хэрэгтэн биш, аврах хэрэгтэй гэж бодсон юм шүү дээ. Харин нөгөө талд сайн юм боллоо. Одоо энэ хахуулын хэрэг дээр нь дэвслээд каныг нэг мөсөн унага. Тэгэхээр манай кан өмгөөлөгчд хахуулын хэрэг нэгдлээ. Энэ хэрэг дээр харин кан өмгөөлөгч өөрийг нь өмгөөлөгч олох хэрэгтэй боллоо. Багш. Чи кан өмгөөлөгчийн хахуулын хэрэг дээр нөгөө талаас ажиллана гэлөө. Тийм ээ багш. Би кан өмгөөлөгчийг өмгөөлөхөөр ирлээ. Лифтнээс бууж ирж байсан прокурорын дарга. Багш. Гэт хамт лифтэнд суучихлаа. Та хэргийн талаар дуулсан л байх. Бидэн дотоод журам ярмааргүй байна. За. Хоол идэхүү багш. За. Тэгэхээр их том хүн иржээ. Тэгсэн энэ том хүн маань ам прокурорын аав юм байна. Тэгээд хүүдээ. Чи нэр хүндийн төлөө энэ хэрэг дээр ажиллаж байгаа үсттэй. Чиний хэргийг шийдэх гэж байгаа арга барил чинь буруу байна. Нөгөө талд нь ажлынхан ч буруу юм шүү гэдэг нэг л болохгүй зүйл хийх гээд байгаа бололтой. Тэгэхээр та нар манай суугийг үздэг гэдэг эд мөрийн баримтаа үлдээх үүднээс сав дараарай. Өөр чинь лайка бас дараарай. 어떻게 보상할 거면 나와? 사고? 아이 몰라. 어르신! 돈. Ингээд 3 дахь шүүх хурал эхэллээ. Прокурорынуудаа охины хэргийг мөрдсөн өнөө хар малгайтай мөрдөгчийг гэрчээр дууджээ. Түүнийг соо гинэ. Энэ мөрдөгч хэрэг дууссан ч хан жоммыг мөрдсөн юм байна. Тэгэхдээ эхнэрт нь хэргийн талаар тайлбарлаж хамтарч ажиллахыг гуйж. Эхнэрч зөвшөөрөө цар гаруй түүнд нөхрийнхөө талаар мэдээлдэг байж. Бүр дуу ураагуур гертэн суулгасан юм байна. Тэгээд хэрэг болохоос 3 хоногийн өмнө холбоо тасраад байж. Тэгэж байгаад хэрэг гардаг орой мөрдөгчтэй холбогдож охины хэргийн эд мөрийн баримт байгаа гэжээ. Харин мөрдөгч тэр орой хан жоммыг гэрлүүн дагаж байгаад алдчихаж. Тэгэхээр зам дээр цагдаа нарт баригдсан өнөө хүүхэлдээ ачиж явсан нөхөр энэ болж таарлаа. Тэгээд цагдаа нараас салсан дөрөдөө гертэн очиход хэрэг болсон байв. Чамайг сайн цагдаа гэж дуулсан. Гэтэл яагаад ажлаасаа гарсан юм? Цагдаа хүн хэрэгтэнг барих ёстой. Харсаар байгаад хэрэгтэнг алдах ямар хэцүү байдгийг мэдэх үү? Тэгэхээр энэ тайлбараар хан жоммын охин болон эхнэрээ хороосон болж таарлаа.
Нөгөө талд кан өмгөөлөгч шууд энийг няцаадаг. Саяны мөрдөгч ярьсан бүгд баримтан дээр бос түүний хувийн дүгнэлтэн дээр толгуурласан байна. Дээрээс нь чиний ярьсан мөрдөг үйл явц нэг хүн хийхэд үнэмшлэхгүй юм. Өөр хэн нэгэнтэй хамт түүнийг мөрдөг үү гэж асуухад үгүй ганцаараа мөрдсөн гинэ. Тэгвэл би нэг зүйлийг ганцхан удаа асууя. Амиа алдсан охины хэрэг дээр ажилласан прокурорын нэрийг хэлж өгнө үү? Амынхуу прокурор. Тэгэхээр нөгөө талдаа охины хэргийг илрүүлж чадаагүй прокурор цагдаа хоёр нийлж Хан Жомминийг хэрэгтэн болгох гэж байна гэдэг өнцөг гарч ирлээ. Харин ган өмгөөлөгчийн талаас гэрч дуудах болоход хүн байдаггүй гэж байсан. Өнөө тойруу зам дээр байшинтай ах хүүтэйгээ хүрээд ирлээ. Тэр орой хүүн доголсон орж ирсэн гин. Зам дээр байсан нэг машин дугуй унаж байхад нь мөргсөн юм байна. Тэгээд гэрэл тусгаад харах гээд гарсан зүхтаагаад явсан аж. Амжиж дугаарыг нь тэмдэглэж авсан ба энэ нь Хан Жоммины машины дугаартай яг таарч байна. Ингэснээр Хан Жоммын хэрэг гарахад тойруу зам дээр байсан баталж чадлаа. Гэхдээ одоо прокурорын ээлж. Энэ хэрэг 2 сарын өмнө болсон. Гэхдээ өвгөн ерөөсөө цагдаад хандаагүй. Гэхдээ дугаарыг нь тэмдэглэж авсан. Тэгэхээр өөрөө хэргийн талаар дуулаад сайн дураараа ирсэн үү? Эсвэл шан харамж амлсан уу гэхэд өвгөн бодох зөөлгүй хохирол барагдуулна гэсэн болохоор ирсэн гин. Тэгвэл энэ нь хахуулж байх магадaltaй. Гэрч хариулаарай. Танд мөнгө амлсан уу? Йоо. Би энд юу хийж байгаа вэ? Хэрвээ буруу мэдүүлэг өгвөл 5 жил хорих ялтай. Йоо, мэдгүй. Би энд ирэх ясгүй байсан юм. Би гэртээ хармаар байна. Ингээд шүүх хурал нурлаа. Ах, зөлөг гэж. Ягав завсралгаа л да. Тэгээд энэ удаа гэрчээр Хан Жомминыг дуудлаа. Өмгөөлөгч эхнэр нь нөхрөөсөө болоод амиа хорлох талаар бодож байсан. Бүр эмчид үзүүлж байсан дурддаг. Нэг ёсны чи эхнэрээ хороогоогүй ч тэр зам руу түлхсэн. Ингэж сэтгэл хөдлөлийг нь гаргаж ирж байгаа аж. Эхнэрийнхээ энэ талыг анзаараагүй. Өөрөө олон цаг ажилладаг болохоор эхнэртэй анхаарал хандуулж чадаагүй. Тийм болохоор тэр өдөр хурмын он өдөр байсан болохоор гэрлүүгөө яарч авсан ч нойр хүрээд замын хашлага мөргөөд хэсэг ухаангүй байсан. Мэдээж эхнэрээ анхаараагүй нь миний буруу. Би одоо ч түүнийг амьд байгаа гэж бодож байна. Гуйж байна. Миний эхнэрийг олоод өгөөч. Гээд бархиран уйлж эхэллээ. Ингээд сэтгэл хөдлөл дээр нь тоглолт хийж шүүх хурлыг багч гисэн эргүүллээ. Маргааш шүүх хурлын дүгнэлт гарах болж прокурор болон өмгөөлөгч нараа ерөнхий дүгнэлт маягийн зүйл хэлэх болов. Прокурор хэдийн нотлох баримтууд бит бус гээд Хан Жомминыг хэрэгтэн биш гэж үзэж болох ч хэд тодорхой түүнээс өөр хэрэгтэнгүй энэ хэргийг ингээд хаавал хариуцлагаас зогтож байгаа хэрэг болно. Үүний араас манай өмгөөлөгч үгээлнэ. Энэ хэргийн хамгийн өрөвдөлтэй хохирогч бол эхнэр. Цагдаа нар нөхрийг нь хэрэгтэн гэж шууд ялалсан. Хан Жоммин бол дууга дотгошоо хүн. Өөрийгөө илэрхийлэх чадамж муу. Энэ байдлыг нэгэн буруугаар харсны үндсэн дээр тэр энд сууж байна. Прокурорын талаас дэвшүүлсэн бүх баримтанд ямар ч дал санаа байхгүй гэж бодож байна уу? За тэгвэл тэр хаалгаар эхнэр нь 3 тоолоход орж ирнэ. 1 2 3. Та бүхэн саяхан бөгөөд эхнэр амиа алдсан эсэгт эргэлзэж байгаагаа харууллаа. Тэгэхээр бит бус баримтанд эргэлзэж байна гэсэн үг. Дууслаа. Нөгөө талд мөрдөгч Жан өвгний хүүг хүргэж өгч байна. Тэгээд нэг зам харахад их л танил байхаж. За тэр ч яахав. Шүүхийн шийдвэр гарлаа. Бит бус нотлох баримтыг хангалтгүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болголоо. Хүндгэн шүүх хурал байлаа шүү. Давж заалдана. Нотлох баримтаа олоод ир. Сүүлчийн туршилт гайхалтай байлаа. Гэхдээ 3 тоолоход Хан Жоммын хаалга руу хараагүй. Энэ бол киноны хамгийн новшин хэсэг. Хан өмгөөлөгч уцаа шалгахад мөрдөгч Жан далангийн зураг явуулжээ. Энэ бол Хан Жоммын эхнэрээ анх гэрлээж гэж гуйсан газар. Гэхдээ тэрнээс илүүтэйгээр энэ далангийн зам, тойруу зам, хурдны зам хоёрыг холбодог. Тэгээ дээрээс нь тэр орой өвгний хүү машинд мөргүүлсэн биш. Харин эзэнгүй байсан Хан Жоммины машиныг мөргсөн. Тийм болохоор өвгөн хэрэгт орооцолдохгүй тулд цагдаад хэлээгүй. Дахиад нэмэлтээр тэр орой Хан Жоммын далангаас бууж ирж байхыг хүү харсан. Гэхдээ хүү хэлгүй болохоор мэдээллээгүй. Өвөөнд бас айсан. Энэ бүхэн сайн жүжиг байжээ. Харин манай өмгөөлөгч нугарчихлаа. Тэгээд Хан Жомминтай уулзахаар очноо. Прокурор анханасаа буруу дүгнсэн. Хан Жомминыг шууд хэрэгтэн гэдгийг батлах гэж. Эхнэрийн ээж мөрдөгч цоонраар худал мэдүүлэг өгүүлсэн. Эхнэр нь эцсийн мөч хүртэл нөхрөө алуурчин гэдэгт итгээгүй. Тийм болохоор л оройн хоол гэж нөхрөө хүлээсэн. Тэгэх дундаа охины эргийн баримтыг санаандгүй олсон. Тэгээд Хан Жоммин эхнэрийнхээ аминд хүрсэн. Өмгөөлөгч эхнэрээ яаж зөөсөн асуухад тэр тагтны хаалтан дээр гарч байгаад хэлдэг. Зогсоолын машинуудыг цохиж гэмтэж байрны хамгаалагчийн анхаарлыг татаад тэр хооронд тагтнаас шидэж машиндаа атсан байх нь.
Хэлвэг буюу унах гэж байсан хан жоммын барьж аван удалгүй цагдаа нар түүнийг баривчлалаа. Тэгээд прокурортой уулзаж байна. Хан жоммын хэрэгэ хүлээсэн хуурцгийг прокурор төглөө. Ямар тааж бид ойлголцлоо. Хин хин ижил үнэн мөнийг хайсан шүү дээ. Үгүй, хоёулангийн чинь зориг өөр. Чиний арга барил буруу байсан. Ямар тааж нотлох баримт тулгаалсан хэргийг хэрэгсэхгүй болгоод өгвөл сайн байна. Далан дагаад эрэл хийсэн багч эхнэрийнхэн цогцыг оллоо. Ингээд кино дууслаа.